Эрхэм та бүхэнтэйгээ сургамж төлгөр хуваалцъя. За хоёр тэнгэрийн элч хүний ертөнцид бууж игнэ. Ингээд хоёул явж байгаад анхны оройгоо болохоор нэг досхоны хамгийн сайхан гэр барилгатай айлд очиж хоног гуйж игнэ. Тэгсэн энэ айлынх нь царай муутай оруулаад хоол цайж өгсөнгүү харин нойтон чихтэй жойронд хонуулж игнэ. Тэгсэн энэ жойрон бүр ингээд нэг хан нь унах шахсан байна гинэ. Энийг Ахмад нэг тэнгэрийн элч нь үжчихээд ич хэдийн хүчээр барин сайхан часаад өгчөж. Тэгсэн нөгөө залуу нь гайхаж нэгэн. Одоо энэ айл бидэнд ингэж муухай хандчихад та яагаад хэрэм хашааг нь часаад өгчих вэ гэсэн чинь. За залуу минь. Зарим учир явдал өнгөн тал дээр харагдж байгаатайгаа адилхан биш байдаг юм аа гэж хэлж игнэ. Тэгээд дараа өдөр нь хоёул явж байгаад нэг маш ядуу айлд очиж гинэ. Тэгээ хоног байсан чинь тэр айл нь бүр сайхан өөд царайтай оруулаад одоо айл байдгаараа идүүлж уулгаад тэгээд та хоёр одоо холын хүн байна. Орон дээр унтаа тавтай сайхан унт. Бид хоёр зүгээрээ гэд авгаа нөхөр хоёулдоо гажир хончихыг гээд хонччихно. За эдний хөл ингээд амжиргааны ганцхан үнэтэй гинэ. Энэ үнэнийхөө сүгийг зараад хоёулаа одоо ажил ондорлогоо жалгуулт юм байна. Маргааш өглөөнд босоход эхнэр нөхөр хоёулаа бүр чөхрөнгөө бартал байлаад сууж игнэ. Тэгэд яасан гэсэн чинь нөгөө амжиргааны ганцхан үнэ нь өвчгсөн байна гэнэ. Тэгсэн нөгөө залуу тэнгэрийн элч нь Ахмадтай ууралж игнэ. Та одоо ямар муухай юм. Баяа айлд очоод бидэнд муухай хандчихлаа ч гэсэн та ич шидээр хэрэм ханыг сайхан часаад өгч исэн. Харин ядуу айл ингэж сайхан хандсан байхад ийм сайхан сэтгэлтэй байхад та үнийг нь аварж болоогүй юу гэсэн чинь нөгөө Ахмад тэнгэрийн элч нь за залуу минь зарим учир явдал өнгөн дээр харагдж байгаатайгаа нэрс ондон байдаг шүү. Тэр баян айлын нурах шахсан хэрэмний чаана маш их хэмжээний алт эрдэнэс байсан. Тэд нэр муухай, хумхай санаатай, их хумчир хүмүүс байсан учраас тэр алт эрдэнэсийг авах ёсгүй байсан. Тийм болохоор би бүр шинтгээ засаа тавьчихсан. Тэд нэр тэрийг авч чадахгүй. Харин урд шин эрэлгийн элч ирээд энэ айлын авгайг нь авч явах гэсэн. Би оронд нь үнийг нь өгч явуулсан. Тийм болохоор зарим явдал жолгоо мэт харагдж байгаа боловч яг өнгөн тал дээр харагдж байгаасаа өөр байдаг шүү гэж хэлсэн гэн. За үлгэрээс сурах юм ихгүй, үлгэрээс санах зүйл ч ихгүй. Үлгэр сонссон танд баярлалаа. Аж жаргал хүсье.